Аппликейшн ашиглах заавар. Аппликейшн захиалга өгөх болон түүнийг хянах, мэдээлэл авах зорилттой. Аппликейшны дээд хэсэгт баннер хэсэг буюу компанитай холбоотой мэдээллүүд гарах болно. Захиалга өгөхдөө тухайн бетон авах байршлыг оруулна. Байршил нь тухайн гэрээн дээр заагдсан тодорхой байршил дээр автоматар сонгосноор автоматар сонгогдно. Бетоны маркийг сонгож өгнө. Доод хэсэг дээр хэдэн метр куб авахаа сонгож өгнө. Конусаа сонгоно. Хийцлэр нь уул, суур, ямар төрлийн хийцлээ битээ авах вэ гэдгийг оруулж өгнө. Помптой хэсэг гэдэг сонголтыг заавал сонгоно. Помптой үл тийм үгүй л үгүй гэдэг хэсэг дээр нь сонгож өгнө. Хүлээ авах бетон авах өдрийг болон тухайн цагийг сонгож өгнө. Доош нь гүйлгэснээр тухайн бетоныг ямар албан тушаалтай хүн авахыг мэдээллийг нь оруулж өгнө. Жишээ нь ерөнхий инженер, талбай инженер гэх мэт. Нэмэлт мэдээлэл хэсэг дээр ямар нэгэн бетонтой холбоотой нэмэлт тайлбар бичих боломжтой. Хэрвээ шаардлагагүй гэж үзвэл бичихгүй ч болно. Ингэснээр шинэ захиалга үүснэ. Захиалга үүснээр идэвхтэй захиалга хэсэг дээрээс орж хийнэ. Харин дэлгэцэн дээр байгаа идэвхтэй захиалга, нийт захиалга гэдэг нь хэдэн захиалга явсан байна. Одоо хэдэн захиалга явж байна. Хүргэлтэнд хэдэн захиалга явж байна болон нийт захиалга хэмжээ харагдаж байгаа. Захиалгын дэлгэрэнгүй хэсэг рүү орсноор таны захиалга ямар шатанд явж байгааг хянах боломжтой. Захиалга үүссэн, захиалгыг үйлдвэрээс баталгаажуулсан, одоогоор үйлдвэрлэж байгаа гэх мэт. Хүргэлтийн явц хэсэг дээр одоо хэдэн метр куб бетон зурагдаад талбай дээр очисон, хэдэн хүргэлтэнд буюу замдаа явж байгаа, хэдэн бетон үлдсэн гэх мэт мэдээллүүдийг харах боломжтой. Доош нь хүргэлтүүд хэсгийг гүйлгэж харах юм бол ямар улсын дугаартай, ямар жолооч хүргэсэн гэдэг мэдээллүүд нь хэдэн удаагийн давтамжтай хүргэсэн гэх мэт мэдээлэл гарна. Дээр нь даран орсноор ямар жолооч гэх мэт дэлгэрэнгүйгээр харах боломжтой. Захиалгын дэлгэрэнгүй хэсэг дээрээс хаана байршил дээр авсан бетон зургын чанарын гэрчилгээ болон бусад төрлийн мэдээллүүд авах боломжтой. Захиалга хэсэг дээрээс өөрийн захиалгуудыг ангилан харах боломжтой. Одоогоор үйлдвэрлэж байгаа хэдэн захиалга байна, хүргэгдсэн болон цоцолсон гэх мэт захиалгуудынхаа мэдээллийг харах боломжтой. Гэрээ хэсэг дээр өөрийн гэрээний нийт гүйцэтгэл болон бусад мэдээллийг авах боломжтой бол мэдээ зөвлөмж хэсэг дээр компанийн зүгээс гарсан шинжилтүүд болон шинэ мэдээлэл сэтгэл ханамжийн судалгааных нь хариу гэх мэт бусад төрлийн зүйлсүүд очих болно. Зөвлөмж хэсэг дээр жишээ нь тухайн бетонтой холбоотой ямар нэгэн шинэ мэдээллийг оруулж өгнө гэсэн үг. Хэрвээ танд санал хүсэл байх юм бол профайл хэсэгний санал хүсэл дээр өөрийн мэйл, утасны дугаар, нэрээ бичин, бүтээгдэхүүн үйлчилгээ, аль эсвэл үйл ажиллагаатай холбоотой санал хүслүүдтэй бичин зураг авсаргаа явуулах боломжтой.